Эрүүл мэндийн яамны дэргэд хэмжээ мэрэгчлэний ёс зүйн хяналтын хорооноос цуврал подкаст хэлбэрээр хүргэж байгаа ярилцлагын энэ удаагийн дугаарт за одоо эмнэлгийн мэрэгчлэлтэн үйлчлүүлэгчийн хооронд гарч байгаа нэг томоохон одоо ёс зүйн сорил болох за энэ захин орчин дох одоо бичлэг тараах за тэгээд одоо лайв хийх эмнэлэг гих мэтийн одоо ийм сорилууд бол сүүлийн үеийн өргөдөлд бол нэлээд томоохон байр суурийг эзэлж гарч ирж байгаа. За энэ тал дээр одоо ямар ёс зүйн зохицуулгууд хийгдэх вэ? Хэрхэн яаж одоо энэ алдаа зөрчил гарахаас сэргийлэх вэ гэдэг талаар эрүүл мэндийн яамны дэргэд хэмжээ мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хорооны соён гэгэрүүлэгтэй зөвлөлийн гишүүн за мөнх насантай ярилцах гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр ер нь бол эмнэлгийн байгууллагт энэ бичлэг хийх, бичлэгийг тараах тэгээд ер нь бол одоо лайв хийх гэх мэтэр иргэд одоо ингэж хандж байгаад та юу гэж боддог вэ? За юуны төрөнд та бүхэн өдрийн мэнд хүргэе. За үйлчлүүлэгчийн нууц за нөгөө талаас эмч эмнэлгийн мэрэгчлэний эмчийн нууц гэж ярьдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол эмч үйлчлүүлэгчийн нууц бол харилцан биеийн хүндэтгэх зарчимд суурилах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ зарчим яаж хэрэгждэг вэ гэхээр одоо хамгийн чухал нууцлын асуудал байдаг. Тэгэхээр нэг талаасаа эмч бол эртнээсээ одоо Гиппократын дангараа ус эхлэлтэй одоо үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах юм ёс зүйн үүргийг хүлээсэн байдаг. Одоо мэрэгжлийн ёс зүйдлаасаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж нэг талаасаа бол эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн хүн бол үйлчлүүлэгчийн нууцыг саган хамгаалах юм ёс зүйн үүрэгтэй. Нөгөө талаасаа бас үйлчлүүлэгч буюу эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд хууль эрх зүйн хүрээнд заасан за мөн одоо яг хувь хүн талаасаа заасан одоо эмч эмнэлгийн мэрэгчлэлтний нууцыг хадгалах гэдэг зүйлээс харилцан байх хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж одоо энэ эмнэлгийн мэрэгчлэлтний нууцл гэдэг зүйл бол хадгалагдах хэрэгтэй. Харилцан биеийнээ хүндэлж байгаа хэлбэрт орших хэрэгтэй. Жишээлбэл эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн одоо 4 буюу 406 дахь тушаал гэдэг байгаа. 2010 онд эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан. За энэхүү тушаалаар 2 дугаар авсралт үйлчлүүлэгчийн эрх хүргийг зааж өгсөн байдаг. Үүний одоо үйлчлүүлэгчийн үүрэгт үг заасан байдаг гэхээр одоо үйлчлүүлэгч эмнэлгийн байгууллагаар эрүүл мэндийн тусламж үйлчлэг авч явах явцдаа дууд хүрс бичлэг хийхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр нэг талаас энэ бол үйлчлүүлэгчийн ёс зүйн төлөөс үүрэг байдаг. Нөгөө талаас энэ нь одоо хууль эрх зүйдлаасаа хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр хуулиндаа эмнэлгийн байгууллагт бичлэг хийх нөгөө талаас байгууллага энэ эрүүл мэндийн тусламж үйлчлэг үзүүлж байгаа хэвчэд одоо хориглох үйлдэл буюу тухайн байгууллага өрөөнд бичлэг байршуулахгүй байх байгууллагын төлөөс үүрэгтэй байдаг. За тэгвэл ийм тохиолдол байж болох уу? Жишээлбэл одоо би бол ахмад насны эмч ахмад настай хүнд ингээд шин бичгтээ орчилгоо яагаад төлөвлөсөн тухайга эмчилгээг яагаад одоо хэрэгжүүлэх тэгээ эмчилгээний туршид ямар зүйл анхаарч хямдах ёстой вэ гэдгийг картан дээр давхар бичгийн зэрэгцээгээр заримдаа настай хүмүүсүүд маань одоо хүсэл тавьдаг байхгүй. Ингээд би ингээд бичлэг хийгээд авч болох уу? Ингээд би тэгтээ энийг зөвхөн ингээд хүүхдэд үзүүлнэ гэдэг хэлдэг. Ийм тохиолдолд бол ямар нэгэн хориглох зүйл заалт байх уу? Ерөнхийдөө үйлчлүүлэгч мэдээж одоо хувийн мэдээлэл гэдэг бол тухайн хүний одоо мэдээлэл байгаа. Тэгэхээр хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэж байдаг. Тэгэхээр эмзэг мэдээлэлд юу гэж ордог вэ гэхээр хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль цааснаар хүний одоо эмзэг мэдээлэлд эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээний явцад олж авсан тэр мэдээлэлүүд бол хүний эмзэг мэдээлэлд ордог. Тэгэхээр нэг талаасаа иргэн хүн өөрөө одоо тэр мэдээлэлээ сахин хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр бичлэг хийгээд ороод ирж байгаа одоо тэр нөхцөлд хадгалаад авчаад одоо зөвхөн хүүхдэд харуулъя гэдэг юм нөхцөл бол байж болно. Зөвшөөрч болно яс цаавд. Гол нь нөгөө талаасаа тэрийг олон нийтийн сүлжээнд цацах тийм ээ. Олон хүнд тухайн бичлэгээ одоо түгээх. За нэг талаасаа хүний эрх мэд боловч нөгөө талаас эмнэлгийн мэдээллийг одоо дамжуулж байгаа гэдгээр бас энэ бол одоо эмзэг мэдээлэл учраас боломжгүй. Олон нийт түгээхээс бас тодорхой хэмжээнд өссөн хувьд үйлчлүүлэгч маань бас тодорхой үүрэгтэй. Олон нийт түгээхээс аль болох одоо өөрийгөө хамгаалах одоо өөрийнхөө хувийн мэдээллийг тэр нийт түгээж чинь гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр мэдээллийг бусад түгээхээс сэргийлэх өөрийнхөө мэдээллийг бас давхар хамгаалах тийм үүрэгтэй гэсэн үг. Нөгөө талаасаа эмчийн битсэн одоо эмчилгээ үйлчлэгээ онцлжоор тийм ээ. Мэдээллийг одоо гуйлж одоо бусдад буруу байдлаар ташаа мэдээлэлээр түгээж дамжуулах гэдэг бол бас иргэн талаасаа ёс зүйн төлөөс үүрэг байгаа даа. Тэгэхээр тэр мэдээллийг бусдад түгээхгүй байх нь иргэн одоо өөрийнхөө мэдээллийг хадгалах тийм тэр үүргээ биелүүлж байгаа гэсэн ойлгож болно. Тэгэхээр эмнэлгийн орчинд бол одоо эмч эмнэлгийн мэрэгчлэлтний нэр төрд халдах зорилгоор эсвэл өөрийнхөө алдагдсан одоо эрхийг одоо ойлгуулах зорилгоор бол бичлэг хийж бол ер нь ямар зорилгоор бичлэг хийхийг бол хориглодсон байна. Одоо эрүүл мэндийнхээ мэдээллийг зөвхөн өөртөө хадгалах үр хүүхдүүдэд одоо зөвхөн хувийн зорилгоор ашиглаж байгаа бол зөвшөөрөл аваад тий эмчээсээ зөвшөөрөл аваад эмнэлгийн мэрэгчлэлтнээс зөвшөөрөл аваад яг би чинь гэхдээ энийг бол одоо бусдад задруулахгүй байх хэрэгтэй байна. Энэ маань өөрөө иргэний зүгээс гарч байгаа маш том одоо ёс зүйн одоо зөрчил болоод байгаа байхгүй тийм. Өөр энэ тал дээр орхисон ярьж хэлэх зүйл юу вэ? Ер нь бол түрүүн би ёс зүйн үүргийг бас хэллээ. Тэгэхээр иргэд маань ерөөдөө яг зөвхөн эмч хүн одоо миний нослыг хадгалах үүрэгтэй гэж ойлгож болохгүй. Харилцан биеийн
одоо дэмжих тийм ээ нийгмийн мэдээлэл хамгаалах юм үүргийг бол иргэн хүмүүс хүлээдэг. Тэр эмнэлгийн орчинд одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгээр үзүүлж явах явцад дуудар бичлэг хийхгүй байх юм зөв үүрэгтэй. Мэдээж хувийн зорилгоор тэрхүү мэдээлэл ашиглаж байгаа тэр хүний эрх одоо зөвхөн миний мэдээлэл гэдэг байдлаар хандж болохгүй. Тэгэхээр хувийнхаа мэдээллийг хамгаалах хэрэгтэй. Нэгдүгээр хувийн мэдээлэл авах. Хоёрдугаар тэр хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа энэ чиглэлийн мэрэгчлэлтний нэр хүндийг алдагдуулах юм юу те ийм зорилгоор байх юм бол энэ бас зөвшөөрөгдөхгүй. Эмнэлгийн мэрэгчлэлтний буруудах зорилгоор сошиалд янз бүрийн пост хийж те тэгээд одоо ингээд одоо пост хийгээд одоо янз бүрийн бичих эсвэл одоо бичлэг тавих гэх мэт ийм ёс зүйн үйлдэл бас үе үе ажиглагдах боллоо. За энэ маань одоо ямар одоо ёс зүйн талаас асуудал гаргадаг юм бэ? Ерөөдөө бол одоо мэдээж хүнийг одоо худал мэдээлэлээр гүтгэх гэдэг бол байж болохгүй үйлдэл хууль эрх зүйн ч гэсэн. Тийм учраас одоо үйлчлүүлэгч тэр эмнэлгийн тусламжлаланд олж авсан тэр мэдээллийг буруу ташаа байдлаар ашиглах, хүний нэр хүндэд халдах гэдэг бол одоо хууль эрх зүйн ториотой үйлдэл юм учраас байж болохгүй. Эмнэлгийн мэрэгчлэлтэн дан ганц одоо үйлчлүүлэгчийн итгэлийг олж авах төлөө хичээх гэсэн. Харилцан биеийн хүндэтгэж одоо харилцан биеийг одоо дэмжиж энэ харилцаа бол орших хэрэгтэй гэдэг. Тэгэхээр үйлчлүүлэгч маань одоо хууль эрх зүйн дүүгэж заасан байна гэдэг талаас хууль эрх зүйн мэдлэгээ дэвшүүлэх тийм ээ. Эмнэлгийн байгууллагаар соёлтой үйлчлүүлэх одоо эмч эмнэлгийн мэргэжлийн эрүүл мэндийн ажилтныг хүндэтгэх юм бас ёс суртахууны үүрэгтэй байгаа гэдэг. Одоо үйлчлүүлэгчд манай тэр эрх үүргээ маш сайн судалж нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллага эмч эмнэлгийн мэргэжнүүд одоо иргэдийг соён гэрүүлэх талаасаа бас энэ төр мэдээллийг хангах үүрэгтэй бас байдаг. Одоо ингээд зарим эмнэлгийн байгууллагаар болохоор одоо эрүүл мэндийн сайдын ёс зүйн дүрмийг 406 дугаар тушаалыг ингээд хэвлээд үйлчлэгийнхаа зэвүүдэд тавьчихсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тухайн иргэдэг бас соён гэрүүлж байгаас нэг хэлбэр. Тийм учраас яг тиймэрхүү байдлаар эмнэлэг болгон маань одоо иргэдээ яг тэр хууль эрх зүйдлээс ёс суртахууны үүргийг нь маш сайн сануулж авах юм үүрэгтэй байдаг баг. За эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа одоо үйлчлүүлэгч одоо эмнэлгийн байгууллагыг үйлчлүүлэхдээ бол ёс зүйн бас дагж мөрдөх ёстой. Өөрийгөө бол маш сайн чанд биелүүлэх юм ёстой байна. Тэгжээж бид нэр одоо эмчтэй итгэсэн, харилцан бие бинийгээ итгэж ойлгосон тэр сайхан одоо найрсаг харилцаан дээрээс эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар гэдэг зүйл бол цаашаа яригдах юм байна. Хэрэг ямар нэгэн тохиолдлоор эмч эмнэлгийн мэрэгчлэлтнээс ёс одоо зөвшөөрөл аваагүйгээр бичлэг хийгээд тэрийг өөр зорилгоор одоо захим орчин нэр хүнд гутаан дарамжлах тэгээд яг нэр хүндэд эмнэлгийн нэр хүндэд халдах зорилгоор гэж байгаа бол энэ бол өөрөө бүр хуулийн хариуцлага хүлээх одоо маш том ёс зүйн алдаа байдаг байна. Эмнэлгийн мэрэгчлэлтний талаас үйлчлүүлэгчийн нууц задрахад одоо ямар ёс зүйн асуудлууд одоо гарч ирдэг юм бэ? Энэ талаар яриач. За эмнэлгийн мэрэгчлэлтийн талаас одоо бодит байдал кейс маш олон кейсүүд байдаг. Олон улсын жишээн дээр ч Монгол улсын одоо жишээн дээр ч гэсэн маш олон кейсүүд байдаг. Тэгэхээр мэдээж эмчийн зүгээс гэвэл нэг талаас эмч хүн бол ёс суртахууны хувьд хүлээж байгаа үүрэг байдаг. Нөгөө талаас хууль эрх зүйн энэ бол эмч эмнэлгийн мэрэгчлэлтний донтлог буюу үүрэг хариуцлага байгаад байдаг. Тэгэхээр одоо эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн гэдэг бол өөрөө хүний амнаас эрүүл мэндэд ажилладаг маш чухал мэрэгжил. Тэгэхээр энэ бол маш олон одоо ёс суртахууны хувьд, ёс зүйн хувьд маш олон юм сорилтуудад тулгарч байгаа. Түүний нэг нь энэ үйлчлүүлэгчийн нууцын асуудал байдаг. Тэгэхээр үйлчлүүлэгчийн нууцыг хамгаалах үүрэг бол эмч эмнэлгийн мэрэгчлэлтнүүдэд орногддог. Зөвхөн эмчид биш тийм ээ. Эмнэлгийн мэрэгчлэлтэн эрүүл мэндийн ажилтнуудад олгогддог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад олж авсан мэдээллийг хадгалах юм үүрэгтэй. Тэгжээж одоо үйлчлүүлэгч эмч хоёрын хооронд ихтгэлцэл хүндлэл бий болдог. Энийн цаашлаад юунд нөлөөлдөг вэхээр тэр эмчилгээ үйлчлэгээний чанарт нөлөөлждөг. Нөгөө үйлчлүүлэгч эмчтэй итгэл гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр одоо олон улсын хандлага бол ерөөхдөө яг үйлчлүүлэгч ерөөдөө эмчтэй итгэл, эрүүл мэндийн салбарт итгэл бол ер нь буурж байгаа ийм хандлага ажиглагдаж байгаа. Одоо үүнийг хэрхэн сайжруулах вэ гэхээр нэгдүгээрт тэр үйлчлүүлэгчийн нууцыг хадгалахад эмч эмнэлгийн мэрэгчлүүд хичээнгүйлэн чармаалт, хүчин чармаалт гаргах хэрэгтэй. Одоо үйлчлүүлэгчдийн хувьд бол мэдээж эрүүл мэндийн мэдээллийг хамгаалуулах юм эрхтэй тийм ээ. Хууль заасан юм эрхтэй. Олон улсын тунхаглал бичиг Гиппократын хангараагаас харах юм бол одоо эмч эмнэлгийн мэрэгчлүүд одоо үйлчлүүлэгчийн нууцыг нас орсныхын дараа хүртэл чандлан хадгална гэж заасан байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр үйлчлүүлэгчийн нууцыг хадгалахын төлөө хичээх хэрэгтэй байна. Нууц ер нь задрах одоо алдагдах тохиолдол эрсдлүүд ер нь байдаг. За ер нь бол яг дотроо санаатай болон самсаргүй байдлаар задруулж байгаа маш олон тохиолдол байгаа. Яг түүнээс чи яваад үзэх юм бол санаатай задруулж байгаа тохиолдол гэвэл олон улсад одоо нийтлэг болцсон байгаа кейсүүд гэх юм уу тийм ээ. Америкт жишээлбэл одоо Майкл Джексоны 2009 онд нас барсан эмчилгээ хийлгэж хийсэн түүхийг одоо эмч эмнэлгийн мэрэгчлэн зөвшөөрлөгөө авч одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо ашиг онжоо олох зорилгоор худалдаж ирсэн юм түүхтэй. За Бритни Спирсийн одоо 2008 онд сэтгцийн эмчилгээ хийлгэж хийсэн тэр түүхийг эмч эмнэлгийн мэрэгчлүүд бас хууль бусаар ашигласан утсан юм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бол одоо олон улсын одоо алдартай хүмүүсийн одоо алдартай өвчтнүүдийн цогтой жишээ болж үлдсэн байдаг. Тэгэхээр яг манад жишээлбэл одоо магадгүй алдартай олонний танилж хүмүүс бай
одоо энгийн эргэдэж байт юм ээ. Аль ч тохиолдолд ёс суртахууны үүрэг бол адилхан тавигддаг юм аа гэдгийг хэлэх гээд. За нөгөө санаатай бус жишээ гэвэл одоо юу ах вэ? Ялангуяа одоо өргөдөл гомдол хянах хэлцээ шийдвэрлээд ажиллаж байхад бол бас санамсаргүй байдлаар тий одоо эмнэлгийн мэрэгчлэлтэнд ярьж байгаа ч юм уу одоо би эмчтэй итгэж ярьсан юм өөр хүнээс сонсогдох ч юм уу ийм байдлууд бол гараад байдаг. Санаагүй алдаануудын жишээ юу гэдэг? Санаанд одоо санамсаргүйгээр одоо шин нууц задрахын тохиолдол байна л да. Таны хэлдгээр одоо хоёр эмч эмнэлгийн мэрэгчлэлтнүүд тий үйлчлүүлэгч нууцыг хэнийг нэг дэргэд самсаргүйгээр ярих. Ийм тохиолдол байж болж байна. Эсвэл шат хонгол одоо кофе шоп гэдэг юм уу тий үйлчлүүлэгч нууцыг хоорондоо ярих. Эсвэл тухайн эмч эмнэлгийн мэрэгчлэн одоо ажлын байран дээр эмнэлгийн төлөвлөлт үзүүлж авах долж авсан мэдээлэлээ ар гэрийнхээ хүмүүст хэлэх тий яагаад тэгэхээр тэр хүн чинь тэр үйлчлүүлэгч нууцыг хадгалах хүргэлцсэн байдаг шүү. Тэгвэл өнөөдөр тэр алдартай хүн надад дүүшлүүлсэн гэдэг сонин сайхан байдлаар хэрэг яаж болохгүй байна. Тийм учраас энийг бас сансаргүй мэдээлэл дамжуулах гэдэг халдагдах хэрэгжил гэдэг. Тэгвэл эмнэлгийн мэрэгчлэлтэн ажил үүргийг эзэтгэж явдаа ямар тохиолдолд үйлчлүүлэгчтэй харилцаанаас цуглуулсан одоо хувийн эмзэг мэдээллийг дамжуулах ёстой. Ерөнхийдөө хууль заасан одоо хүний хувийн мэдээлэл хамгаалалтын хуулиар зохицуулах гэж байна. Хуульд үг заасан байдаг хэрэг хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэдэг байна. Тэгэхээр хүний эмзэг мэдээлэл үг ордог гэхээр одоо энэ эрүүл мэндийн тусламжлалын явцад олж авч байгаа мэдээлэлүүд бүгд орж байгаа. Хүний овог нэртэй эмзэг мэдээлэлүүд орж байгаа. Нутаг ус тийм ээ. Онцсаар регистрийн дугаар, одоо биометрийн үзүүлэлтүүд тийм ээ. 3-ийнхээ гэх мэтлэн ингээд бүх мэдээлэлүүд хүний эмзэг мэдээлэлд ордог учраас эдгээр бол эмч одоо хамгаалах тийм дамжуулахгүй байх үүргийг суртахууны үүргийг хүлээдэг. За ёс зүйн дүрм зааснаар бол эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн одоо үйлчлүүлэгчийн зөвшөөрлгүйгээр одоо мэдээллийг дамжуулж болохгүй. Тэгэхээр зөвхөн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу мэдээллийг альва одоо мэрэгчлэлтэнд мэдээллийг дамжуулах юм эрх байдаг. Ёс зүйн дүрм зааснаар одоо үйлчлүүлэгчийн зөвшөөрлгүйгээр дамжуулж болох юм дөрвөн тохиолдол байгаа. Нэгдүгээрт одоо өөрийнхөө байгууллагын шууд удирдлагад тэр үйлчлүүлэгчийн мэдээллийг өөрөөр зөвшөөрөл авахгүйгээр дамжуулж болно. За зөвлөх тухайн байгууллагын зөвлөх мэрэгчлэлтэн, зөвлөх эмч. За тэгээд тухайн тусламж үйлчилгээнд оролцож байгаа одоо шууд оролцож байгаа эмнэлгийн мэрэгчлэлтэнд тэгээд хуулиар олгох зэрэг бүх хүмүүст тухайн үйлчлүүлэгчийн шүүрлгээр өөрөөр хэлбэл миний шүүрлгүүгээр миний мэдээллийг дамжуулж болно гэсэн үг. Бусад тохиолдлуудад өөрийнхөө зөвшөөрлгүйгээр мэдээллийг огт дамжуулж болохгүй. Ийм үүрэгтэй байна. За тэгэхээр үйлчлүүлэгчийн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ одоо авч явах үедээ өгсөн эмзэг мэдээллийг бид нэр одоо хууль зөвшөөрөгдсөнөөс дүрм журам заавар зөвшөөрөгдсөнөөс бус тохиолдолд бол чандлан хадгалах хэрэгтэй байна. Нууц ямар нэгэн байдлаар задарсан тохиолдолд бол энэ бол ёс зүйн том хариуцлага хүлээх одоо үндэс болдго юм байна. Ийм учраас эмч эмнэлгийн мэрэгчлэлтнүүд маань за эмнэлгийн орчинд за тусламж үйлчилгээтэй холбоотой эсвэл одоо хувь хүний эрүүл мэндийн байдлаар бол ямар нэгэн одоо дил сул ярихгүй байх нь өөрөө ёс зүйн одоо том одоо шалгуур болд юм байна шүү. За подкастын энэ удаагийн дугаард бид нэр одоо үйлчлүүлэгчийн нууцын талаар одоо эмнэлгийн мэрэгчлэлтэнд зориулсан за соён гэгэрүүлэх ярилцлагынхаа хэсгийг бол ингээд дуусгаж байна. За тэгээд эмч бүхэн эмнэлгийн мэрэгчлэлтэн бүхэн ёс зүйтэй харилцаатай хандлагатай байж ээж өөрөө одоо үйлчлүүлэгчийн итгэл үнэмшлийг хүлээж авч улмаар одоо үйлчлүүлэгч маань бидний хооронд үүссэн энэ нандин харилцаан дээрээс эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар бол шууд хамаарч идэг гэдгийг дахин хэлэхэд таатай байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.